Ордны муур. Тэрээр дэлхийн бусад муурнаас хамгийн өтгөн өстэй. Гэсэн хэдий ч тэрээр дулаацахын тулд өдөрт 5 мэрэгч амьтан барих ёстой. Цэсний дээд хэсэгт үлийн цагаан огт нь гэрбэл байдаг. Биеийн хэмжээтэй харьцуулахад палас муурнууд бусад муурнуудаас хамгийн богинохөлтэй байдаг. Энэ нь тэднийг мөрдөж байхдаа анзаарагдахгүй байхад тусалдаг. Гэхдээ гүн цасан дундуур туулахад тийм ч тохиромжтой биш. За, үүнээс ч олон зүйл бий. Тэр зүгээр л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь тэр цасан дунд удаан байх тусам сарвуу нь улам хүйтэн болдог. Түүнд цусны эргэлтийг сэргээх ганцхан арга бий. Энэ нь нэг удаагийн сэгсрэлт хэтэрхий олон байж магадгүй юм. Ордны муурны хийсэн 3 ан тутмын зөвхөн нэг нь л амжилттай болдог. Түүнийг дэлхийн хамгийн ууртай муур гэдэг нэр хүндтэд гайхах зүйл алга.